Сайн байцгаана уу үзэгчдээ. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцах албанаас сар болгон бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээ бид Багнуур дүүргийн прокурорын газартай хамтран бэлтгэлээ. Тус дүүргийн прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр EV нөлөөллийн арга хэмжээ хийж байгаа. За энэ ажлын талаар та бүхэндээ онцлог хүргэх болно. За мөн прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг, хоригдож буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар байгааг саруулжлаа. Улаанбаатар хотын алслагдмал дүүрэг Багнуур дүүргэнд 28,000 гаруй хүн амтай 8,800 гаруй өрхтэй. Улаанбаатар хотын төвийн дүүрэгтэй харьцуулахад хүн ам цөөн хэдий ч гэмт хэрэг зөрчлийн гаралт өсөх хандлагатай байна. Багнуур дүүргийн прокурорын газраас энэ оны 9-р сарын байдлаар 534 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, 1462 зөрчлийн гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өсжээ. За Багнуур дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 70.6%-аар, за зөрчлийн талаарх гомдол мэдээлэл 21.6%-аар тус үзсэн тоо үзүүлэлттэй байгаа. За эрүүгийн эргийнхээ 80.7%-ийг бол шүүгэн шилжүүл шийдвэрлсэн. Эрүүгийн болон зөрчлийн хэргийн дийлэнх хувийг гэр бүлийн хүчирхийлэл үлдэх зөрчил, за түнчлэн хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгүүд бол дийлэнх нь үлдэж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг үлдэгдэн гарах шалтгааны тухайд бол иргэдийн эрх зүйн мэдлэг тутам. За түнчлэн энэ төрийн захиргааны байгууллагуудаас явуулж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил төдийлөн үр дүнд хүрэхгүй байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрээд за Багнуур дүүргийн прокурорын газраас EV нэртэй нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа. Энэ аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулж байгаа. Дүүргийн хэмжээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэрэг өсөх хандлагатай байгаа учраас энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Багнуур дүүргийн прокурорын газраас санаачлан EV нэгдсэн аяныг 1 сарын хугацаанд зохион байгуулж байна. Багнуур дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 80 орчим хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг эзэлж байна. Дээрх төрлийн гэмт хэргийн ихэвчлэн арх согт уруулах зүйл хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ төрхөн зуурын уур бухимдлыг төвчилгүй хэн нэгний биед халтсан байдаг. Багнуур дүүргийн прокурорын газраас уриалж байна. Элэгсэг дотн харилцаа EV-ийг эрхэмлэе. Энд эгэлжирийн мянган иргэдийн ажил хөдөлмөр ундарсаар инхри үрс элбэрэл хайранд өсч үндээсөөр энэ бүхнийх нь гэр бүл юм. Эх орны ирээдүйн эздэд эрдэм мэдлэг түгээгч эрхэм багш ачлал дээж халамжит хань. Хайртай бүхнийхээ төлөө хөдөлмөрлөх эгэл даруй уурхайчин ухаалаг ав чадварлаг засварчин. EV-ийн ихэн гэр бүл юм. Амар амгалан өргөө гэрт ажилсаг ухаалаг аав ээжийн хайранд ариухан цагаан сэтгэлтэй хайраар дүүрэн бяцхан зүрх торинсоор ачлал инэрлийн ихэн гэр бүл. Хайр хүнлэл дүүрэн зүрхэнд баяр баясгал цалгиж элэгсэг дотн харилцаанд итгэлцэл хүндлэл оршдог. Аз жаргалтай гэр бүлийн ихэн эерэг хандлага юм. EV эерэг хандлага гэр бүл хамгийн аюулгүй орчин. Тус прокурорын газраас аяны хүрээнд Багнуур дүүргийн төрийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчдад яриа таниулгыг тогтмол хийж байна. Тухайлбал дүүргийн ерхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар, засаг даргын хамгаалын газар, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс зэрэг 20 гаруй байгууллагын албан хаагчдад сургалт хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд дүүргийн хамгийн том аж ахуйн нэгж 1100 орчим ажилтаа албан хаагчтай Багнуур хувьцаат компани албан хаагчдад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх яриа таниулгыг хийлээ.
За Багнуур дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн за гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийн судалгааг 2024 оны байдлаар хийж гүйцэтгэлээ. За судалгаагаар бол хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг, за гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил дийлэх хувийг эзэлж байна. За үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш сурагч ажилчид за дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын ажилтан за төрийн байгууллагын алба хаагч нарт гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах зөрчлийн за сургалт яриа таниулах болон за боршуур тараах зэрэг ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. За цаашлаад Багнуур дүүргийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нээлттэй хаалганы өдрөлөг зохион байгуулах, за иргэдэд хууль сурталчлан таниулах зэрэг ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Багнуур дүүргийн прокурорын газар сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлье. За өнөөдөр манай ингээд Улаанбаатар хотоос юм хүмүүс шилжиж ирж байгаа маань. За өөрийгөө танилцуулах юм байна. Намайг Баярсаханы төвшин санаа гэдэг. За тэр 2 дугаар салаар очиод юм. Би энэ сургууль шилжиж ирэхдээ дотроо их айцтай байсан. Яагаад гэвэл манай өмнөх сургуульд үе тэнгийн дэвлэгэл маш их жишээлбэл 0-д орвол дээд ангийн ах нар тамхи татдаг. Багшд хэлэх юм бол зодно гэж сүрдүүлдэг байсан. Шийдэн дээр одоо тоглоход бөмбөг авч шиддэг, өшгөлдөг, тийм гар хүрдэг. Тэгээд бөмбөг оруулахгүй бол тийм сууг моог гэж доромжилдаг. Тэгээд сошиал ертөнцийн дээр бас маш их доромжлол байдаг. Хүүхдүүдийн зургийг утсан дээр хадгалаад янзлаад мим гэж ярьдаг доор нь ингүүл тийм царай гаргана маргана гэх тиймэрхүү дэвлэлт ер нь байсан. Тийм болохоор айцтайсаа тэгсэн шилжиж ирсэн чинь миний төсөөлснөөс шал өөр сургууль. Ямар ч дээрлэхэлт байхгүй, хадуурхалтай байхгүй. Хүүхдүүд нь амар гоё айц зантай, итгэвтэй, дугуулаа секцэн зүүндээ маш ихээр хамаарагддаг итгэвтэй хүүхдүүд байсан. Би хичээлдээ явах маш их дуртай. Яагаад вэ гэвэл би маш олон найзуудтай болсон. Манай Багнуур хот маань цэвэрхэн, төвжрүүлгүй, эрүүл аюулгүй орчинтой надад маш их таалагддаг. Би болохоор одоо хөл бөмбөгийн спорт, цасан бөмбөгийн спорт маш их сонирхолтой. Энэ төрснээс хөл бөмбөгийн секцэд уулна явсан. Өөр сургуулийн хүүхдүүд надтай маш их ийлдгээр харилцдаг. Би тэнд маш их баяртай байгаа. Манай ангийнхан, манай сургуулийн үнэхээр гоё шүү. Сургууль хамгийн аюулгүй орчин. Багнуур дүүргийн прокурорын газраас хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах зорилгоор хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн байгууллагын оролцоо уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт тус дүүргийн цагдаа, боловсролын болон хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд оролцож хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Багнуур дүүргийн прокурорын газраас бол ЭВ аяны хүрээнд бол хүүхдийн эрхийг хангахад төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо сэдвэр бол хэлэлцүүлгийг хийж байна. Тэгээ өнөөдрийн хэлэлцүүлэгт болохоор нөгөө гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэгээ мөн боловсролын байгууллагаас гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүүхдүүдтэй үзүүлж буй тусламж үйлчилгээний талаар бол ер нь бол тулгамдж буй асуудлын талаар санал солилцож бол ажиллаж байгаа. Төрийн байгууллагын төлөөллүүдээс бол хийсэн энэ мэдээлэл оролцогчдоос гаргасан санал зөвлөмжийн хүрээнд бол энэ хамтын ажиллагааныхаа чиглэлээр бол зөвлөмж хургуулan ажиллана гэж бодож байна. Нийслэлийн хэмжээнд энэ оны 8 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 5043 бүртгэгдснээс 87 буюу 1.7% нь Багнуур дүүрэгт гарсан байна. Тус дүүрэгт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн 35% нь
хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 1.8% өсжээ. Ихэнхдээ хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах, дэрэгд нь архитан согтуурсан зөрчил үлдэгдсэн байна. Дүүргийн хэмжээнд бол одоогоор бид бүхэн яг 91 тохиолдол дээр хүүхд хамгааллын үйлчилгээг үзүүлээ. 100 гаруй хүүхдүүд бол хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. За энэчнээс манай байгууллага маань хүүхдийн цэцлэмжийн 108 утас гэдэг утсаар бол мэдээллийг хүүхдийн эрхийн зөрчил мэдээллийг бол хүлээж авдаг байгаа. За энэ утсаар дамжуулаад 37 тохиолдол бол ирсэн байна. За 37 тохиолдлын маань 40 гаруй хувь нь ерөнхийдөө үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл. За бас хувийг нь бол одоо юу гэдэг нь те үе тэнгийн дээрлэхэлт бол эзэлж байна. За мөн бас 2024 оны 9 сарын 1-ний одоо өдрөөс эхлээд хүүхд хамгааллын шинэ хууль хэрэгжиж эхэлж байгаа. Үнэтэй холбоотойгоор үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрлэлтийг бол хуульчилж өгсөн. За тэгээ энэ нь ч бас манай дүүргийн хэмжээнд байгаа учраас би манай байгууллага за бусад байгууллагуудтайгаа хамтраад энэ чиглэлийн ажлыг илүү хийх одоо төлхөө санаачилж хийж хамтарч ажиллахаар бол одоо саналыг оруулж байна. За мөн бас гэмтрэгт холбогдсон хүүхэд бас байсаар байгаа. За тэгээ энийг бол энэ хүүхдүүдэд бол бид нэр хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэдэг энэ хороотойгоо хамтраад бол үйлчилгээг үзүүлээд ингээд ажиллаж байна. За энэ хилцүүлгээс өсөж байгаа үр дүн одоо харж байгаа үр дүнтэй алсын хар цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа маань илүү одоо байгууллага аж ахуй нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулаад за төрийн байгууллагууд тэр дундаа прокурор, цагдаагийн эхлэлтэс, за засаг даргын тамгын газар маань, сургууль цэцэрлэгүүд маань ингээд хүүхдэд ажилдаг байгууллагууд маань байгууллага аж ахуй нэгжүүдтэйгээ хамтраад эцэг эхийн зөвлөлтөйгээ хамтарч энэ хүүхд рүүгээ хийх ажлыг одоо түлхүү хийя, урьдчилан сэргийлэх ажлыг илүү түлхүү хийя тий. Болохоос нь өмнө, учрахаас нь өмнө, эрсдэлт учрахаас нь өмнө урдчилж хэдүүлээ энийг илрүүлдэг бай, хамгаалдаг бай гэдэг уриатагаар манай байгууллага өргөнтэй хилцүүлэгтээ оролцож байна. Багнуур дүүрэгт энэ оны 8 сарын байдлаар 25 хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогджээ. Дийлэнх нь 16-аас 18 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд 90 гаруй хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд холбогдсон байна. Хүүхдийн эрсдлийн үнэлгээг одоо жил бүр хийж, хилцүүлэг, уулзалт сургалтуудыг одоо урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаануудыг бол зохион байгуулж ажилладаг. Дүүрэг дээр мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажилладаг. Энэ хорооны үйл ажиллагаанд бол дүүргийн прокурорын байгууллага маань хорооныхоо гишүүдэд болоо чадваржуулах сургалтыг, нөлөөллийн ажлыг, хилцүүлгийг туршлага судлах үйл ажиллагааг бол бид нар зохион байгуулж ажилладаг. Хилцүүлгээс бол бид бүхэн салбарын маань энэ одоо мэргэжлийн байгууллагуудыг цаашид хамтын ажиллагаа уялдуулах илүү энэ одоо бодит үр дүнтэй болох ажлуудыг бол одоо бүх мэргэжлийн байгууллагууд хамтарч оролцож байгаагаараа үр дүн гарна гэж харж байгаа. Уг хилцүүлгээр дүүргийн хэмжээнд хүүхэд хохирсон болон холбогдсон хэргийн шалтгаан нөхцөл, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлуудтай танилцаж, цаашид тодорхой ажил арга хэмжээ авахар төлөвлөсөн. Тухайлбал дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулж буй EV аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай нөлөөллийн ажлуудыг төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол улс хүүхдийн эрхийн тухай конвенцэд 1990 онд нэгдэн орсныг сануулъя. Хүүхэд бүр 50 орчинд амьдрах хэрэгтэй. Хүүхэд бүр аюулгүй байх хэрэгтэй. Хүүхэд бүр эцэн минь боожих хэрэгтэй. Хүүхэд бүр хүнд ажил хөдөлмөрөөр ирэх албагүй. Хүүхэд бүр хүчирхийллээс ангид байх хэрэгтэй. Хүүхэд бүр ялгаатай байдлаасаа болж гадуурхагдах ёсгүй. Хүүхдүүд бид эрүүл аюулгүй орчинд амьдрах хөгжих хэрэгтэй. Хүүхэд бүр авьяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Бяцхан зүрэ том мөрөөдөл.
Хүүхдийн төлөө хандлагаа өөрчилж, ирээдүйн эцдийн эрхийг хамгаалцгаая. Багнуур дүүргийн прокурорын газар. Тус прокурорын газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа 20427 дугаар хаалттай нээлттэй хорхангийн ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, тус газарт хоригдож байгаа хүмүүсийн эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авч ажилладаг. Хорих ял идэлж байгаа иргэд хоригдлын хөдөлмөрийн норм, цалин хөлсний үнэлгээг тогтоох журамд зааснаар аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан ажиллах хэрэгтэй бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс дээш хэмжээгээр цалин хөлс алгадаг байна. Тус прокурорын газраас хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн байдалд тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Багнуур дүүргийн прокурорын газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяад 427 дугаар нээлттэй хаалттай ингээд хорих хайл идэлж байгаа иргэдийн хорих хайл идэлүүлэх ажиллагаанд хяналт тавиа ажилладаг. Гэмтэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн тохиолдолд хоригдлыг хугацааны өмнө тэнсэн суллахаар эрүүгийн үлд зааж өгсөн байдаг. Прокурорын байгууллагаас 2024 оны 9-р сарын байдлаар хорих хайл идэлж байгаа 38 иргэнд 3 хуулийн этгээдтэй гэрээ байгуулан хөдөлмөр эрхлүүлэх, 34 иргэнд хорих ангийн өөрийн үйлдвэрлэлд хөдөлмөр эрхлэх 134 зөвшөөрлөг олгон ажлын байраар хангаж бусдад учруулсан гэм хорийн хохиролд 29 сая орчим төгрөгийг төлөвлөсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа 20427 дугаар ангид ял идэлж буй иргэд өөрсдийн хүсэл сонирхлоор хөдөлмөр эрхэлдэг бөгөөд хоригдлын 65% нь хөдөлмөр эрхэлдэг байна. Тухайлбал хорих ангийн аж ахуйн үйлчилгээнд ажиллахаас гадна тус хорих ангийнхаа үйлдвэрт гэрийн бүрээс туурга, эсгий, хөшиг, бэйли, эсгий ботик хийхээс гадна тоосхны үйлдвэрт ажилладаг. Мөн гэрэтээр төмөр зам, мод үржүүлэх махны үйлдвэрт хуваарлагдан ажиллаж байна. Цалинтай ажлын байраар хангацсанаар ач холбогдмол одоо хоригдлуудын зүгээс бол хохирол төлбөрөөр бүрэн төлчихөж байгаа. За одоо үүнээс шагналын хоног бас урамшуулж байгаа. За шагналын хоног сард 10 хүртэлх хоногийг бол өгж байгаа. За тэгэхээр шагналын хоног урамшуулгад нь 10 хоног авчин. За тэгээд бас эрүүгийн үеийн 6-12 гэдэг зүйл заалт бол бас хугацааны өмнө тэнсэн сул хяналт тогтоолох нөхцөл боломжных нэг бодлыг бол бас хангаж ажиллаж байгаа. Багнуур дүүргийн прокурорын байгууллагатай бол өдөр тутамдаа хамтран ажилладаг. За гэрээд хэсгүүдийг судалж явуулна. За мөн дотор яриа таниулах юм. Мөн сургуульд нийгэмшүүлэх ажилтай бол прокурортойгоо хамтарч ажиллаад яриа тавилга аяндаа бол ууж зохион байгуулад хамтран ажилладаг байна. Хорих ангид ял идэлж буй иргэд хөдөлмөр эрхэлснээр хохирол нөхөн төлбөрөөр барагдуулж, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх чухал ач холбогдолтойгоос гадна хоригдол хугацааны өмнө суллагдах боломж үүсдэг байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаарыг Багнуур дүүргээс та бүхэндээ хүргэлээ. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя.